би Savannah College of Art and Design сургуульд өнөртөн гоо сайхны бизнес гэсэн мэргэжлэр босдгоо тусламж авсан байгаа. Хөгжлийн бэрхшээлд иргэд гадаад тэтгэлэгтэй суралцахад бол нэлээд боломжгүй санагдчихсан. Тэгэхээр ер нь бол зээлийн сан миний боломжийг бол нээж өгсөн. Анх би зээлийн сангийн талаар бол 25 оны 10 сард хамаатны хүмүүс болон боловсролын яам болон зээлийн сангийн Facebook пэйжээр олж мэдсэн. Тэгээ нэг сараас хойш зээлийн сангийн ажилчид болон төлөөлөгч нартай очиж уулзаж мэдээлэл аваад тэрний ачаар бол сая 6 сард өргөдөл нэгтгэхэд ямар ч асуудалгүй бичиг баримтаа бүрэн бэлдсэн маш шуурхай шалгаруултанд орж чадсан. Би 2022 оноос хойш сурагч хэлцээний хөтөлбөрт хамрагдаж байсан Америк руу. Буцаж ирэхдээ би өнөртөө бас сонирхож эхлээд түлдээ ингээд ажлынх туршлага хоригдлуулж чадаж Европын франчайз дэлгүүрт маркетинг менежер болон контент креатор үүргээр нэг жил ажиллаж туршлага хоригдлуулаад тэгээд сонирхолтой мэргэжлэрээ байдаг сургууль руу аплайдаад тэгээд тэнцэж чадсан байдیں۔ Ер нь бол үнэртний соёл Монголд их сул хөгжсөн байдаг. Тэгээд би ер нь бол гадагшаа Европ руу ер нь мэргэжил туршлага цуглуулад Монголдо ирж Монгол соёл өв уламжлалыгаа одоо эмийн оргомол одоо ан амьтдыг сэтүүлсэн нүүдэлтийн соёлыг харуулсан үнэртний соёлыг харуулсан брендинг үүсгэх зорилготой байгаа. Хамгийн том зорилго маань. Анх би өргөдөл шалгаруултанд оролцохгүй гэсэн үед бол нэлээд саадтай байсан. Гэтэ 25 онд одоо вебсайт нь нэлээд сайжраад шаардлагатай материал эдрэг ингээд онлайнаар бүх юм авчих боломжтой. Facebook пэйж дээр нь тогтмол мэдээлэлүүд орж авснаар ер нь бол өдөртөмж эдэр нь хууль, маягт одоо тушаал эдэр нь ил тод болж чадсны ачаар ер нь асуудалгүй өргөдлөө явуулж чадсан байдаг. Зээлийн сангаар нэг жилийн хугацаанд очиж уулзаж материалаа яхад бол хүн болгоно надад нээлттэй мэдээлэл өгч ингээд цаг тухайд нь туслаад бичиг баримт бүртгүүлэхэд энэ дутуу байна, энэ болохоор ингээд зөвлөгөө заавар өгж тусласны ачаар одоо ингээд надад нэлийн харахгүй байсан боловч зээлийн сангаар мөрөдлийнхаа ихний албаныг юу тавьж чадсан байгаа. Би сургуулийнхаа төлбөрийн нийт $23,000 $, merit based тэтгэлгээр авч чадсан. Тэгээ үлдсэн төлбөр бол 17,000 нэмээд байрны зардлыг зээлийн сан маань олгож өгч байгаа. Гадагшаа сурах бол одоо зээлийн сангийн ачаар бол маш ойрхон болж чаддаг. Дэлхийн боловсролыг Монголын сурагч нарт бодит болгож чаддаг. Гарт нь үргэж ихний албанд тавьж өгдөг газруудын нэг гэж би бол харж чаддаг. Зээлийн санг бол энэ шалгаруулалтын эцэс хүртэл ер нь тусалж чадсан багш хамт олон, абсолютийн хамт олон, гэр бүл, найз нөхөд тэгээд боловсролын зээлийн сангийн шалгаруулалтын албаныхандаа маш их баярлалаа. Та нарын ачаар би мөрөөдлийнхөө ихний алхмыг тавьчихсан.